болохоор за эхлээл хөгжим. Тэр чинь маш өндөр асуудал шүү дээ. Нарийн хэн хөгжимдөх үү? Хэн найруулах уу? Хэн бичих үү? За ингээл тэгэл хэн ивент идэх үү? Амар нарийн. Тэгэл яриад сонь юм ярина дөө. Юу за зураач би одоо ингээл энэ гудамжаар ингээл зураг барьж. Чонын зураг, байгалийн зураг барьсан хүүхдүүд явж байна л. 5,000 ч гэдэг юм, 10,000 гаруй хүчин ч гэдэг юм. За бараг ихтлгүүрийн үүдийн нурцаага магаа юм битүү штэ. Тэгээ асуухаар дандаа төрөлхөрлөгийн ангийн оюутнууд өмнө төгссөн одоо сурж байгаа тий. Тэгээд нэг батхан дэнгэр уул нэг халтмал зурчаал нэг чонын зураг зурчаад ингээл явж байна л та. Энэ одоо зураачдын үнцнийг унахгүй юм хэрэглээний зүйл дэргүй юу? Гүү. Одоо ихтлгүүрээ дүүрэн зураг шүү дээ. Бага. Тэр бол зөв амжиргааны нөхцөл шүү дээ. Амжиргааны хувьд л хүмүүс зурж байгаа. Тэр бол болно. Чөлөөтэй шүү дээ. Одоо гадаадын жуулчд голдуу авч байна. Гэтэ тэр юм бол өшөө чанаржуулаад хийх ёстой. Тэр чинь байх ёстой юм. Зураач нар бол уран бүтээлийн хувьд бол чанстай уран бүтээл гаргаж байгаа л байхгүй юу? Уран бүтээлч, зураач биш, уран бүтээлч гэдэг утгаараа байхгүй. Тэр бол яг Монголын нүүр царай. Тэр гадаадын жуулч авдаг, барьдаг тийм. Манайд одоо нөгөө нэг хөрөг зурж яадаг юм гоё гудамж бий болдог юм байна. Та нар та тэгж боддоггүй нэг юм Гэл битүү зураачд суудсан хажуудаа хөгжмөө гитараа жоохон давуулаа зураа тийм нөхцөл байхгүй л дээ. Ягаад? Зөндөө сул гудамж шүү. Үгүй гудамж нь байж болно. Хүмүүс аюун хаан гэдэг чинь бас шөөл хөвч хэвчтэй л байхгүй. Хүлээж авахгүй байх би тааж байна. Хүлээж авахгүй байх л гэж би боддог. Зүгээр ихтэй. Гарцсан байхад нэг хүн би нэг хүнийг суулгаад зурж ивэл одоохондоо хүлээж авах нь сонирхол байх гэж би боддог л таа. Юу та сая ингээд нэг зураг бүгдэнд нь бэлгэлжтэй л дээ. Тэ. Тийм ч одоо тэгэл тэр чинь асар их том зардал оюун ухаан бүх хөдөлмөр шингэсэн зүйл шүү дээ. За энийг эргээд ингээд нөхөй гэдэг ч юм уу зүгээр дотроо харамсах сэтгэл ч юм уу нөгөө авж байгаа хүмүүс маань болд ингэх ёстой ч гэдэг юм зүгээр та дотроо яг юу гэж бодсон бэ тэрийг өгж явах та. Өөрийн өөрт нь өөртөө оруулчаад буцаагаад өөрийн өөрт нь өглөөлд. Тий. Гэхдээ тэр чинь байж болох л асуудал л да. Одоо нэг ангоо байдаг шүү дээ. Юмтай хүн юмдаа даруулаад хөвч гэнэ гэх. Мотоциклдээ даруулаад хөвцөн нэг ангоо байдаг шүү дээ. Тэрэн шиг миний зурсан зураг. Би тэнд их хөдөлмөрөөр шингээсэн ухаанаа гаргасан үнэн. Тэр жааж нь гэтэл үнэтэй шүү дээ. Тий. Хөрөнгөөр тооцвол. Гэхдээ би тэр өглөө босохдоо бодсон. Өчигдөө гэж бодсон. Тэгэл зарлалцсан. Тэгээ зарим нэгийг бэлгэлцсэн. Тэгээ хагас нь одоо байж л байна. Хагас нь ч гэжтэй бараг 60-70 хүн байж л байна. Гэтэ би хил самнаас буцахгүй өгнө. Гэтэ ихэнх голдуу миний найз нар байгаа. Балхаахын зургаас өгцөн үү? Өгөөгүй байгаа. Рекламны бартараар өгөхгүй. Гүй би нэг рекламдад авах сонирхол над байдгүй маа. Гүг өөр юм одоо олж олсон шүү дээ. Заавал өөрийгөө биш. Эцэг таны тэр дэлхийн бүх өдөртөгчдийн хөрөг шүү дээ. Би зүгээр ингээл надад мөнгө байдаг бол хамгийн дөрөв дэрийг очил авчмаар л байгаа юм л да. Гэхдээ би бол үн ярихгүй. Би яг ийм юмар үнэлж байна тий. Гэ хэлэхэд бол тэр үн дүүцэх үс хэмжээний одоо ингээл тэр аваад одоо нэг манай энэ улс төрч мөрчд бол зүгээр аваад өрөөндөө тавьсан байхад өөрөө тийм улс төр хийхээр явж байгаа хийрхэлд авцсан бол морь уралдуулж исэн дөрвод тэнд нэг очиад харчмарч юм шиг надад санагдсан шүү. Та тэр бүтээлээр нь юу гэж бодож хийсэн бэ? Ер нь миний дотор байдаг л юм л да. Зураач чи их сонь юм сэтгэж боддог. Зүгээр нэг өглөө босоод заавал тэр зурчий гэж зурдггүй л байхгүй. Маш олон хоног сар жил бодож байгаа л тэгэл тэрийг эхлэх гэж дууншиж тэгэл нэг барьж авдаг.
Тэгээд би сая үцгэлэнгээр тэр зурга зарчин алдсан л да. Тий. Нэг намын улс төрч төрж ирээд их таалаад эний чи авъя гэд аргун зингээд охироод тэгээ аваа явцсан байхгүй. Тэгээ би тэрэн дээр улс төрчдөг жоох юм ойлгосон л доо. Зарим талаар жоох ядууч байдаг юм болов уу гэж бодоод сэтгэлгээний хувьд. Нэг намынхан л авч байгаа байхгүй тэр зургийг. Тэгээ аль намыг хэлэхгүй. Тэгэхэд тэр зургийг авч яваад өөрсдөд нь таалагдаад авч яваад тэр зөвлөл мөвлөл нь үзчихээд зурсан улсууд нь таалагдахгүй байна гэж байгаа байхгүй. Дотор нь зургсан. Яг гэвэл нөгөө намынхан зураг олон болцсон байна. Тийм ядуу сэтгэлгээтэй улс төрчд байна гэхээр би айгүй харамссан л та дотроо. Гэтэ тэр бол яах вэ? Одооний улс төрчд бол одоо шүү дээ. Хойш өөр улс төрчд гарах учраас тэр бүгчүүдийг бас зурцсан байсан шүү дээ. Бүгчүүд байгаа. Тэгээд бүгчүүд ирж авахгүй мүү? Тэр иж одоо хараад авахгүй. Бас ойлгохгүй. Ойлгохгүй. Яг зөв миний зурсан тэднэр таалагдахгүй. Яагаад тэгэхээр яг үнэлдэ тэр бол бүгчүүд чинь эренбэ дараатай. Авраг заа, арслан заа, мачин ингээд явдаг үстэй. Би тэрэн дээр бол тэрийг гол болгож зураагүй. Би бүгчүүдэд зориулж зураагүй л байхгүй тэр зургийг чинь. Өөрийнхөө толгоогоор өөрөө зурсан учраас бүхэл зурж л бүхэл зурсан. Тэгэхэд чинь тэр шиг мэрэгжлийн хүн би авчираад үзүүлж байгаа чинь миний дээр тэр байна, тэрний доор би байна, миний дээр тэр байна. Ингээд бас л яг улс төр шиг яриад байгаа. Тэгээд би тэргээ шууд далд хийчих. Би тэр зургнууд бол бүгдийн одоо ингээд хураага далд хийчихэн л байгаа байхгүй. Тэгээд тэр зургнууд хизээж үнэ алдахгүй. Яагаад гэвэл би нэг юм дээр их баатар байдаг л та. Тэр хинч дөөрэж зурж чадахгүй. Гэж хүсэж чадахгүй. Тийм учраас миний тэр зургнууд ганцхан. Дахиад би өөрөө зурж чадахгүй. Би өөрөө нэцэж байгаа байхгүй. Би тэр их олон хүнийг зурцсан мөртлөө би өөрөө дахид зурна гэсэн нэцэж байгаа зургнууд байхгүй. Тэгэхээр тэр бол ганцхан хувил байгаа ерөөсөө дахиж зүрхгүй зургнууд байхгүй. Тийм учраас би нэг тэр зарахгүй ерөөс ачаал бүгд л өвдгөө. Миний зургнууд надад өөртөө л байж ивэл над цаах. Та зураач хүмүүсийн чинь бурхан ухаантай гэдэг дээр нь гүн сайхан хүн шүү энийг нэг юм ястаа нэг барьж аваад нэг өмсөд энэ суулгаж зурчих гэсэн таарлцсан юм тийм байдаг. Гүн нэр танихгүй мөртлөө гүн ямар сайхан хүн бэ гэхээр үгүй сайхандаа гол нь биш үү. Сайхандаа гол нь биш. Тэр хүний нөөрөнд нэг л тийм нэг л хүний хайр дурламар ингээд нэг тийм. Би ахын сэтгэлээр илэрхийлж чадахгүй тийм усуд байдаг. Гой сайхандаа биш. Нэрлэлчээр хүн байна зүгээр. За ашиг. Тийм нэрийг хэлэх эвгүй байна. Эвгүй байна уу? Би телевизээр ингэж боддог л да. Телевизэд ариун байх хэвээр. Айл бүхний хойморт байдаг юм учраас маш ариун байх хэвээр. Телевизээр ч хүмүүс орж ирэл зарим нь хүм муулаад. Зарим нь очиргүй хүнд тайлхмал хүнийг магтаал. Энэ бол бүдүүлэг юм шиг надад санагддаг л та. Зүгээр үзэл бодлоо илэрхийлээ ч юм уу. Тааснаас хэлэхүүгээ хэлээд. Энэ байвал хүмүүст өгөөчд. Тэгхгүйгээр нь өшөө авах гэж байгаа юм шиг нэг хүнийг нэрийг хэлэхгүй мөртлөө тэгэл далд урмаажаал. Нэг бол нэг хүнийг тэр ихтэй айгүй ухаантай унаа тэгж тусуулсан, ингэж туссан. Энэ бол бүдүүлэг. Таны тэр нөгөө удирдгчны зургийг аваагүй хүмүүсүүд би зөв ингэ таныг ярьж байгаа зөв ингэ миний дотор ургалаа л да. Өөрийгөө алдсан хүмүүс ирсэн юм байна. Нэг хэлбэрдэгч нар. Одоо юу гэхээр миний нэг хэлэх дуртай. Одоо энэ залуучууд нэг 20-той, 25-тай, 30-тай залуучууд 50-тай, 80-тай намын гişүүдийн биеийг биендээ суулгадаг. Төрийн удирдгч юм шиг царайлаад. Гал худлаа нэг юм өөрөөхөөрөө байж чадахгүй. Тийм хүмүүс таны зурган дээр ирчихэлт. Магадгүй. Магадгүй. Би зөв шин танд одоо яг Монголд биш үү?